Мэргэжлээ зөв сонгох нь таны ирээдүйн амьдралын баталгаа. Информатикч. Хардвер, софтвер нь зөвхөн гэртээ компьютер дээр ажиллах төдий ахуйн хэрэглээнд биш, бидний бараг бүхэл амьдралд нөлөөлж байна. Удирдлагын системүүд, супермаркетын касс, билетийн касс, угаасаа хувцас хатаахад хүртэл эдгээр нь хэрэглэгддэг. Энэ бүхний ард мэргэжлийн информатикчдын ажил байдаг. Информатикчид нь хэрэглээний чиглэлд болон системийн инженерээр мэргэжиж ажилладаг юм. Тэд хардвер, софтверийн олон тал нарийн задаргаатай янз бүрийн програм боловсруулдаг. Систем инженерүүд нь өөрийн байгууллага болон үйлчлүүлэгчдийн мэдээллийн системд төлөөлөлт, нарийн боловсруулалт хийдэг. Тэд тухайлбал нэгэн сүлжээний ерөнхий ажлыг гүйцэтгэж, түүний хувиргалт тохиргоог төлөвлөн хэрэгжүүлдэг юм. Хэрэглээний программистуудын хувьд бол энэ дунд зэргийн IT компанид хийж байгаа шиг ихэвчлэн хэрэглээний програм, софтвер боловсруулдаг. Энэ компанид яг юу хийдгийг Эван Нойхолд ярьж байна. Бидний ажил бол үйлдвэрийн эдийн засгийн хэрэглээний софтвер програм зохиох юм л да. Тухайлбал захиалга боловсруулалтын, нэгтлэн санхүүгийн, цалингийн, тооцооны програмууд гэх мэт. Үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хувьд бид хэрэглэхэд хялбар, найдвартай, бас багтаамжтай програм хийхэд анхаарлаа хандуулдаг. Сайн байна уу, намайг Денис гэдэг. Информатикчийн мэргэжлийн боловсрол эзэмшихэр эхний жилдээ суралцж байна. Эдгээр бол миний хамт ажилладаг Йенс Себастьянаар байна. Ян хэрэглээний программистаар 2 дахь жилдээ суралцж байна. Одоо би үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу манай хийсэн цалингийн программыг өөрчлөн боловсруулж байна. Энэ нь программын нөхцөлийн ерөнхий дүр зургийг гаргаж, дараа нь кодны өөрчлөлтийн тохиргоо хийнэ гэсэн үг юм л да. Ингэж би энд сурсан юмаа амьдралд хэрэгжүүлж байна. Би бол Свен. Энэ 100 мэргэжлийн сургалтаа төгсөж хэрэглээний программистийн мэргэжилтэд болсон. Одоо програм боловсруулалтын хэлтэст ажиллаж байна. Энэ туршилтын лабораторид худалдаанд бэлэн болгож гаргахын тулд нэгэн программыг туршин шалгаж байна. Өнөөдөр Денис, Йенс, Себастьянаар нэг ажлыг хийж гүйцэтгэх болно. Бид нэгэн тооцооны програм хийх ажлын захиалга авлаа. Энэ программыг та бүхнийг хийхийг би хүсэж байна. Энэ програм нь барааны өгөгдлүүд, үйлчлүүлэгчдийн хаяг болон бүх мэдээллүүдийг удирдан боловсруулах, тооцоо хийх, эдгээрийг мөн хэвлэж болдог програм байх ёстой. Дизайн онцгой юм байгаа юу? Ямар хэрэглэгчид зориулагдсан байх вэ? Энэ удаа захиалагч маань нэгэн жижиг дэлгүүр байгаа. Программынхаа ерөнхий дизайнын төлөвлөлтийг зохиож ярилццгаа. Бас ямар мэдээллийг хадгалж болох тал дээр. Ингээд хийснийхээ дараа удирдлагад танилцуулаарай. Бид үзэж танилцаад ярилцъя. Тэгэх үү? Тэгье. Денис Себастьянаар одоо ерөнхий диаграмм зохиох гэж байна. Энэ нь информатикчдын хувьд программын хоорондын уялдаа, шин чанарын ерөнхий дүрслэл гэсэн үг юм. Бидний анхаарах гол юм бол тооцооны хэсэг. Энд бид санал нэгтэй байгаа. Байрлуулалтын хүснэгт, үйлчлүүлэгчдийн мэдээллийн хүснэгтийг ижил төвшөнд байрлуулвал ямар вэ? Энд бид барааны нэр төрлийн хүснэгтээс гадна харилцагчдын хүснэгтийг байрлуулна. Хэмжээ агуулга нь энэ мэргэжлэр сурах хүн ямар давуу талтай байх ёстой вэ? Байгалийн шинжлэх ухааны хичээлүүдэд маш сайн байх ёстой. Бас хамгийн чухал нь хамт олонны дунд нээлттэй, санал бодлоо солилцож чаддаг, багаар ажиллах чадвартай, зорилго нэгтэй ажиллаж чадах, мэдээж ажилдаа дур сонирхолтой байх шаардлагатай л да. Ингээд манай суралцагчид маань тооцооны программын загварыг бэлэн болгосон байна. Ингээд энэ программыг үзэж танилцгаая. За ингээд бидний зохиосон программын эхний загвартай танилцсан уу? Энэ нь үзэмжтэй, арай мэдрэмжтэй хийсэн програм байна. Программын заалт бүрийг маусаар удирдах боломжтой. Энд шууд тооцооны хүснэгт харагдаж байна. Энд хүснэгтүүд нь байрласан байна. Бүх удирдлага нь маусаар хийгдэж байгаагаараа давуу талтай. Энэ програм дээр шууд гэрээсээ ажиллаж болно. Хэрвээ энэ програм энэ зөвхөн маусаар ажилладаг учраас хэрэглэхэд хэцүү, товчлуураар ажиллахгүй учраас цаг их зарцуулдаг гэж үзвэл бид бас нэгэн программын загварыг хийсэн байгаа. Энэ загвар нь арай дизайн муутай, гэхдээ арай төгөлдөр болсон програм байгаа юм. Энэ программыг Йенс та бүхэнд танилцуулнаа. Энд бид нөгөө программын гол хүснэгт байгаа цонхыг харж байна. Энэ дээд хүснэгтэнд харилцагчийн нэр мэдээлэл байна. Энэ хүснэгтийг дарж харилцагчийг сонгон мэдээллийг нь харж болно. Доод хэсэгт нь байрлаж байгаа энэ хүснэгтэнд бараа бүтээгдэхүүний нэр, код байрлаж байгаа.
Энэ товчлуурын тусламжтай эсвэл хурдан хоёр дарснаар нэвтрэн орох боломжтой. Энэ дээд талд нийт дүнгийн хүснэгтийг мөн эндээс эрсэн захиалгын тоог харж болно. Доод талын энэ хэсэгт дарж, хадгалж, бас хэвлэж болно. Одоо та бүхэд харилцагчийн мэдээллийг сольж харна гэвэл яах ёстойг тайлбарлая. Харах хэрэгтэй харилцагчийн нэр дээр дарахад ийм сонх нээгдэнэ. Одоо Helmut Wahl гэдэг нэрийг нээж харъя. Хэрвээ та ямар нэгэн бараа бүтээгдэхүүний мэдээллийг нэмж байрлуулна гэвэл хоосон зайд хоёр дарахад ийм хүснэгт нээгдэнэ. Эндээс сонголтоо хийж, бас өөрчлөлт хийж, нэмэлт оруулах боломжтой юм л да. Ингээд та бүхэнд программыг бүхэлдэн танилцууллаа. Анхаарал тавьсан явдал та бүхэнд баярлалаа. Компьютер техникийн хурдцтай хөгжлийн явцад информатикчид үргэлж өөрсдийн мэдлэг мэргэжлээ дээшлүүлж явах шаардлагатай болдог. Программын мэдлэгээ шууд болон зайны сургалтаар сайжруулдаг. Мэргэжлийн сургалтын дараа их дээд сургуульд информатик болон эдийн засгийн информатикийн чиглэлээр суралцах боломжтой.